Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хуулийг даган гарсан дүрм журмыг сурталчлан таниулах, ёс зүйн дэд хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн албаны зөвлөлөөс ажлын хэсэг Дорн аймагт ажиллаж, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс Дорн аймагт ажиллаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. За төрийн албаны зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу төрийн албаны зөвлөлийн гишүүдийн ахалсан ажлын хэсэг орон нутгад ажиллаж байгаа. За миний хувьд бол Доронт аймаг, Сүхбаатар аймаг, Хинтээ аймагт ажиллахаар ирж байгаа. За энэ удирдамжийн ажлын гол зорилго нь юу вэ? Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжилтэнд аймгийн орон нутгийн түвшинд ямар байгаа юм? Дээрээс нь сая шинжилэн батлагдсан төрийн албан агч ёс зүйн тухай хууль, ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдсантай холбогдуулаад энэ ёс зүйн хорооны гишүүд арга зүйн зөвлөгөө өгөх. За мөн өмнө төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжилтэнд нь Доронт аймагт хэн шалгалт хийсэн. Энэ хэн шалгалттай холбогдуулаад төрийн албаны зөвлөлөөс тогтоол гаргаад төрийн албаны хууль тогтоом зөрчсөн томилгооноотой зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар гэсэн. Энэ дагуу энэ ажлуудын дээрээ бид нар давхар хэн шалгалтаа хийхээс гадна зөвлөн туслах зорилгоор ирсэн. За мөн энэ ажлынхаа хүрээнд төрийн албаны аймагт салбар зөвлөлийн гишүүд, ёс зүйн хорооны гишүүд, амун төрийн албан агч нарт төрийн албаны зөвлөлийн 2023 онд хийсэн үйл ажиллагааны тайлан, за мөн батлагдсан төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд гарсан ёс зүйн журмуудын талаар бас товч танилцуулах мэдээллүүдийг өгч эдний асуусан асуултанд хариулт арга зүйн зөвлөгөө өгөхөөр ирээд ажиллаж байгаамаа. Мөн төрийн албаны зөвлөлийн, салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон төрийн албаны хуулийн хэрэгжилтийн талаар өргөдөл гомдол хүлээн авч ажиллах юм.